Номын айлдвар 7 дахь өдөр. 10 хоногийн випашна бясалгалын 7 дахь өдөр өндөрлөө. Одоо 3 өдөр бясалгах болтлаа. Гэхдээ нухацтай нямба ажиллахад 2 өдөр үлдлээ гэсэн үг юм а. Яагаад гэвэл 10 дахь өдрийн өглөө 8-аас 9 цагийн нийтийн бясалгалын дараа бясалгалын өөр нэгэн шин арга заалгах бөгөөд түүний дараа чимээгүй байх сахил өндөрлөнө. Чимээгүй байхаа болж ярьж эхэлнэ гэсэн үг юм. Чимээгүй байхаа болж хутагтын амгалан өндөрлөж хутагтын яриа орно гэсэн үг юм а. Яриа бол яриа, харин хутагтын тодотгол үгүй болно. Гүнзгий бясалгал болон яриа хоёр нэгэн зэрэг оршдоггүй болохоор та бүхэн 10 дахь өдөр сайн бясалгаж чадахгүй байх болно. Гэхдээ 10 дахь өдөр бас л чухал өдөр. 9 өдрийн турш та бүхэн сэтгэлийн гүнд мессэл үлдсэн бөгөөд 10 дахь өдөр тэрхүү месслээ хашаарханд хэсэг зөөлрүүлэх тос төрөх шаардлагатай болдог. 10 дахь өдөр сурах энэхүү бясалгалын шин арга нь тэрхүү тосны үргийг гүйцэтгэдэг болно. Мөн түүнчлэн маш хүн бясалгал үйлдэн 9 өдрийн турш чимээгүй байсан хүмүүс гадны орчинтой нүүр түлэн учрах, гадны ертөнцтэй холбогдох үед их цочрлын байдалд ордог. Тэгэхээр 10 дахь өдөр таны хувьд цочрлыг ажиглах өдөр болж 11 дахь өдрийн өглөө гадаад ертөнцтэй нүүр түлэн учраад танд туслах болно. Тэгэхээр нухацтай сайн ажиллах 2 өдөр үлдлээ гэсэн үг юм а. Бурхан багш та бүхнийг тасралтгүй үргэлжлүүлэн ажиллахыг зөвлөсөн байдаг бөгөөд энэ техникийн хувьд энэ бясалгалын хувьд тасралтгүй ажиллах нь амжилтанд хүрэхийн үндэс юм а. 20, 30, 45 хоногийн уртын бясалгал зуудаг бясалгагчид тасралтгүй ажилладаг. Та бүхэнд амрах цаг гэж байгаа бол тэдэнд амрах цаг гэж байдаггүй. Тэгэхээр тэд нар шиг тасралтгүй ажиллаж сурахын тулд эх 2 өдөр тасралтгүй ажиллаж сурах хэрэгтэй. Бясалгалын авцад нүдэ аниж тасралтгүй бясалгах хэрэгтэй бөгөөд засралгааны үегээд байгаа тэр цагуудад ч гэсэн бясалгалаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Жишээлбэл гадаа алхах их мэтийн биеийн үйл хийж байх үедээ өрөөлөгөө алхах юм уу, галтгоо руу алхаж явахдаа нүдэ нээлттэй байлгасан ч гэсэн бүхнийг мэдэж байх хэрэгтэй. Юу ч хийж байсан түүнийг ажиглан мэдсээр байгаарай. Хэрв та алхаж байгаа бол алхаж байна гэж мэд. Хэрв та хоол идэж байгаа бол хоол идэж байгаагаа мэдэр. Мөн түүнчлэн усанд орж байгаа бол усанд орж байна гэж мэд. Амарч байгаа бол амарч байна гэж мэдэр. Гэхдээ биеийн хөдөлгөөнийг ажиглахтайгаа хамт биеийн дүүсэх мэдрэмжийг мэдрэх нь хамгийн чухал гэдгийг санаарай. Бурхан багшийн сургаалыг сайдар ойлгоогүй хүмүүс зөвхөн алхахыг мэдрэх бясалгал үлддэг. Ингэх нь хэдий тустай ч гэсэн гэгэрсэн Бурханы сургаал огт биш юм шүү дээ. Түүний хүсэл зөвхөн мэдрэмж хийгээд амьсгалыг л мэдрэх явдал байсан юм. Хэрв та мэдрэмжээ алдчихвал, амьсгалаа орхичихвал сэтгэлийнхээ гүнийг алдлаа гэсэн үг юм а. Гэтэл та сэтгэлийнхээ гүнд нь хүрж дадал зуршлыг өөрчлөх зорилготой шүү дээ. Тэгэхээр мэдрэмжийг цаг ямагт мэдэрнэ гэдэг нь үнэхээр чухал. Яг одоохондоо та бүхэн алхаж байхдаа биеийнхээ бүхий л мэдрэмжийг мэдрэх боломжгүй. Энэ шатнд бүх биеийн мэдрэмжийг алхаж байхдаа мэдэрнэ гэдэг нь боломжгүй. Харин хөдөлж байгаа биеийнхээ хэсгийг ажиглаж болно. Жишээлбэл та алхаж байхдаа хөлийнхөө мэдрэмжийг мэдрэх хэрэгтэй. Мөн түүнчлэн хооллож байхдаа гарынхаа хурууныг мэдрэмжийг мэдэрч болно. Хоолоо амандаа хийж байх үедээ уруул, шүд, цааш залгих үед хоолоо мэтийг шүргэж байгаа зэргийг мэдэрч болно. Хөдөлж байгаа мөч бүхэн ямар нэгэн мэдрэмжтэй байгаа. Хэрв хөдөлж байгаа биеийн хэсэгт мэдрэмж мэдрэгдэхгүй байгаа бол биеийн өөр нэгэн хэсгийн мэдрэмжийг мэдэрч болно. Ийхүү хөдөлж байгаа биеийнхээ үйлдэл болгоны биеийнхээ аль нэгэн мэдрэмжийг хамттан ажиглан мэдрэх хэрэгтэй. Амралтын үед ийн ажиллах юм бол та тасралтгүй ажиллаж чадж эхэлж байна гэсэн үг юм а. Бясалгалын үеэр мэдээж хэрэг нүдэ анид бясалгах бөгөөд бусад цаг хугацаанд
нүдэ ханиагүй байлаа ч гэсэн хийж байгаа үйлдэл болон биеийнхээ мэдрэмжийг ажиглах хэрэгтэй. Шөнө унтахаар хэвдэг үед агшин бүр биеийн хөдөлгөөн бүрийг мэдрэх хэрэгтэй. Аль нэг тийшээ хөрвөх үед хөрвөөж байна гэдгээ мэдэр. Энэ мэтэр биеийнхээ үйлдэлбэрийг мэдрэмжтэй хамт мэдрэх нь чухал. Унтахаар хэвдсэн үед толгооноос хөлөөс толгой хүртэл дестралан ажиглан явах шаардлагагүй. Хэвдэж байлаа ч гэсэн биеийн тань хаа нэгтээ ямар нэгэн мэдрэмж мэдрэгдэж байгаа бол түүнийг ажигласаар бай. Ийхүү мэдрэмжээ мэдэрсээр байгаа дундчхол маш сайн унтаж амарна. Маргааш өглөө сэрэнгүүтээ дахиад л мэдрэмжээ мэдэрч эхэл. Зарим чадварлаг бясалгаж шөнө төдийлөн сайн унтаж чадахгүй, хагас унтаа, хагас сэрүүн байдалтай байсан байж болох юм. Энэ бол маш сайн хэрэг. Зарим нь бүр огтхонч цурам хийгээгүй байж болно. Энэ бол үнэхээр сайн. Нүдэ ханиад хэвтсээр байсан ч нойр хөхтөрөхгүй байж болно. Энэ үед та зөвхөн мэдрэмжээ л ажиглаад байх хэрэгтэй. Хэрэг та яасан хэцүү юм бэ? Яагаад нойр хөрөхгүй байна? Шөнийн 1 цаг, 2 цаг болчихлоо. Нойр хөрдөггүй одоо яадаг вүлээ хэмээн сандарвал маргааш өглөө нь өвчтөг хүн шиг сэрэх болно. Таны хийх ажил бол тайван сэтгэлээр мэдрэмжийг мэдрэх. Хэрэг мэдрэмж байхгүй бол амьсгалаа мэдрэх явдал. Ингэж чадвал маргааш өглөө маш сайн унтаж амарсан хүн шиг сэрэх болно. Яг үнэндээ байгаль их таны 1-р өдөржин ажилласан биеийг тань амраах. 2-р биетэй адил маш их ядарсан сэтгэлийг амраах зорилгоор л унтуулдаг юм. Тэгэхээр шөн сууж бясалгалгүй хэвдэж биеэ амраа. Биеэ амраавал сэтгэлжсэн маш тайвнаар мэдрэмсээр унтаж амардаг. Ийхүү бие сэтгэл хоёулаа амарч маргааш нь шинэ эрч хүчээр ажиллах болно. Эдгээр маш олон судар номд унтаж байгаа, хагас унтаа байдалд байгаа болон зүудэлж байгаа гэсэн 3 байдлыг өгүүлсэн байдаг. Харин даянч хүмүүсийн хувьд 4 дахь байдалч бий. Даянч гэдэг нь аасна буюу паранаяма гэх мэтийн биеийн дасгал үлддэг хүмүүс биш юм. Даянч гэдэг нь түгээмэл үннийг биеэрээ танигч хүнийг хэлнэ. Өвчтөе хүн шиг биш, харин биеийнхээ мэдрэмжинд толгуурлан тэгшэршгүй сэтгэлээр оршин байгаа энэ чухал нөхцөлийг тэрээр Бурхны номонд бүх ертөнд цунтаж байгаад даянч бээр сэрүүн оршноо гэсэн байдаг. Сэрүүн оршноо гэдэг нь биеийг ажиглах гэсэн үг юм а. Гэхдээ энэ нь таныг шөндөлөөр би бол даянч хүн бүх ертөнд цунтаж байсан ч гэсэн би унтахгүй хэмээхийн нэр биш юм шүү. Ингэх нь нэг төрлийн туйлшрал болно. Хэрэг таны нойр үнэхээр хурж байгаа бол унтаад л өг. Харин нойрт нь хүрэхгүй байгаа бол санаагаар уналгүй. Тайван сэтгэлээр мэдрэмжээ ажигласаар л бай. Битгий санаагаар ун. Та хийх ёстой юм аа хийсэн. Та мэдрэмжийн хэмжээнд бодит үннийг мэдэрч байсан атлаа. Харин эсрэгээр хариу үйлдэлгүй тайван амгалан бай. Ингэснээр та бие сэтгэлээ дээд зэрэгээр амрааж байгаа юм а. Энэ мэтэр Бурхны айлдсан Раттан дэвэм атан дэтэй буюу өдөржин шүнжин хэрхэн ажилдгийг сурж үлдсэн 2 өдрийг маш сайн ашиглаарай. Шөн маш хүн нойронд автснаас бусад тохиолдолд энэ мэтэр тасралтгүй ажилласаар бай. Өөрийгт нь маш ихээр тарчлан цовоох гүн үеийн үрийг энэ 2 өдрийн турш тасралтгүй ажилласнаар устган арай усгасаар байгаарай. Энэ бол тийм аимшигт үеийн үрээс ангижрах боломж өгөөд тасралтгүй ажилласан үед л энэ нь амжилттай болно. Саад бэрхшээл гарч ирэх боловч та бүхэн бүхэлдээ 7 өдөр ажилласан болохоор түүнийг даван туулах арга барил эзэмшсэн байгаа билээ. Огт сандарч төвдөлгүй тэднийг даван туулж ямар ч үед тайван байх хэрэгтэй. Таван дайсан буюу панч ниварна байсаар байгаа боловч тэд улам бүр дороодсоор байгаа. Харин та бүхэнд 5 найз бас байгаа. Тэднийг өөртөө ойрхон байлгах юм бол танд маш их тус болно. Тэдний бүрэн бүтэн
цэвэр ариун байдлыг хадгалсаар байх юм бол үнэхээр их ач тустай. Хэрв цэвэр ариун байдлаа алдаж орхих юм бол нөгөө найзууд маань дайсан болон хувирж маш их хохирол учруулах болно. Тэдгээр найзууд хийгээд тэдгээрийн цэвэр ариун байдлыг ойлгоцгоё. Бидний эхний найзыг Бурхан багшийн үеийн хэлээр садда буюу сүсэг бишрэл итгэл хэмээдэг. Сүсэг бишрэл итгэл бол маш чухал найз. Хэрв ямар нэгэн сүсэг бишрэл болон хийх гэж байгаа юмдаа итгэлгүй цаг ямагт эргэлзэж тэнгэлзээд байх юм бол яаж тодорхой үр дүнд хүрэх билээ дээ? Та өөртөө итгэлтэй байх ёстой. Одоо бяцлаглалын 7 дахь өдөр өндөрлөө. Хэрв та бүхэн энэ бяцлаглалыг ойлгосон, эдгсэн байгаа бол илүү сайн ажиллах боломж бүрдэнэ. Харин энэ итгэл бишрэл маань хэрв сохор байх аваас аимшигт дайсан болон хувирна. Тэгэхээр үнийг мухар сүсэг бишрэл болгочихгүй бай. 5 найз маань богордвол ямар ч хэрэггүй байх болно. Тэдэнтэй хамт бэлгүүн байх ёстой. Тэдэнтэй хамт ухаарал байх ёстой. Тэгэхээр тухайн найз зүрийн цэвэр ариун байдал гэдэг нь жохом юу болохыг та аяндаа ойлгоно. Бэлгүүнтэй байсан тохиолдолд энэ нь цэвэр ариун байх болно. Үгүй бол мухар сүсэг бишрэл болон хувирна. Бэлгүүн бол бидний нүд, сүсэг бишрэл бол бидний хөл юм а. Нүдгүй хүн номын замаар алхлаа, хурдлаа ч гэсэн жохом хизээ буруу замд орчихсноо жохом хаана очиж унахаа мэдэхгүй. Хэрв хэн нэг нь ямар ч сүсэг бишрэлгүй, өөрөөр хэлбэл хэрв та хөлгүй зөвхөн нүдтэй бол аая сайхан, үнэхээр сайхан, Бурхны заасан зам үнэхээр гайхалтай. Ариун ном үнэхээр гайхалтай хэмээн хэдий ихээр өгөөлөвч урагш нэг ч алхам алхаж чадахгүй. Энэ хоёр хоёулаа асар их хүч чадал өгнө. Яагаад гэвэл энэ хоёр нэгдсэн үед сүсэг бишрэл нь бүхнийг ухаарсан сүсэг бишрэл болно. Таны сүсэг бишрэл нь аль нэгэн тэнгэр сагиус, гэгэрсэн гигантэн гэх мэт юунд чиглэсэн байж болно. Яагаад хэн нэгэн хүнд аль нэгэн сагиус нь сүсэглэн биширдэг байгвал тэр хүн гэгэрсэн учраас ямар нэгэн сайн чанартай учраас тэгж байгаа юм. Сүсэг бишрэл гэдэг нь ямар нэгэн сайн чанарыг хүндэтгэн биширж тэрхүү чанарыг өөртөө хөгжүүлэхин үүднээс үүнийг буй болгол энэхүү сүсэг бишрэл нь маш сайн үр дүнтэй. Үгүй бол энэ нь ямар ч тусгүй. Та сүсэг бишрэлийг гуйлах гуйх мэт болгож дээд тэнгэр минь надад үүнийг хайрлааж, сахиусан тэнгэр минь надад ийм юм хайрлааж, энэ хүслийг минь тэр хүслийг минь биелүүлж өгөөж гэх иймэрхүү мухар сүсэг бишрэл нь ямар ч тусгүй юм а. Сүсэг бишрэл бол сайн чанарыг нь хүндэтгсэн сүсэг бишрэл итгэл байх ёстой. Тэдгээр сайн чанарыг хүлээн авч хөгжүүлж байгаа сүсэг бишрэл бол үнэн итгэл, үнэн сүсэг бишрэл юм а. Энд нэгэн жишээг өгүүлье. Хэдэн жилийн өмнө Бэрмээс ирсэн дараахан явуулж байсан бяцлаглуудын үеэр нэгэн ангин бяцлал сууж энэ бяцлаглыг маш сайн ойлгож хичээн ажилласны үр дүнд гайхалтай үр дүнд хүрсэн билээ. Гэртээ хараад бараг 1 жил шахам өглөөрөө тасралтгүй бяцлагсан гэдэг. Өдөр тутмынхаа амьдрал бяцлаглын арга барилын дагуу хандсаар маш их үр дүнд хүрчээ. Дараа жил нь өөрийгөө дахиад хөгжүүлэхийн тулд дахиад бяцлаглалд суухаар ирсэн байлаа. Гэтэл тэрээр өөрт нь нэгэн төрлийн айдас байдаг тухай өгүүллээ. Хөөрхөн амьт нь Бхакти буюу сүсэг бишрэлийн талаар нэгэн айдас тээж авдгаа хэллээ. Тэгээд энэ бол Гьяна Марга буюу бэлгүүний зам. Энэ бэлгүүний эцсийн зорилго бол гэгэрэл хүргэнэ гэдгийг би мэдэж л байна. Харин өөрийнхөө хуучин сүсэг бишрэлийг орхимооргүй байна. Энэ бяцлаглыг хийсээр байгаа тэр сүсэг бишрэл Бхактаасаа холдочихвээ гэж айж байна гэж билээ. Би түүнд та битгий санаа зов. Таны Бхакти сүсэг бишрэл улам хүчрхэгжих болно гэхэд багшаа яг энэ бяцлаглд ямар ч Бхакти байх газар алах хэмээн ерөөсөө ойлгохгүй байлаа. Тэгэхээр би за яхав. Та тэгээд тэр цагуусандаа үнэхээр сүсгэлэн биширдэг юм гэж үү? Та итгэдэг хэрэг үү? Та үнэхээр биширдэг үү гэхэд
Манайхан хэдэн үеийнхээ туршид энэ сахиусыг шүтсээр ирсэн. Бид маш ихээр сүсэглэн биширдэг агав. Тэгэхээр нь би тэгвэл та даатгал мөргөл өвлөдөг үү гэлээ. Энэтхэг даатгал өргөл өргөх явдал маш түгээмэл байдаг. Энэ нь ямар учиртай юм бэ гэвэл хэрв хэн нэгэн хүн өвдлөө гэхэд өрхийн тэргүүн нь сүмд очиж охиныг минь хүүг минь эдгээгээд өгөөж. Тэгвэл би танд 5 рупиний чихэржим сөргөх болно хэмээн өргөл амлан даатгадаг. Тэгээд нөгөө эмгэнээс та ийм өргөл өргөдгүү гэхэд тэгэлгүй яах вэ? Би байнга тэгдэг гэлээ. Яг үнэндээ тэр эмгэнд өөрийнхөө сахиусанд итгэхгүй байгаа хэрэг шүү дээ. Эхлээд хүүг минь охиныг минь эдгэж өгсөний дараа л 5 рупиний өргөлөө өргөнө гэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр сахиусан тэнгэрдээ 5 рупиний төдийч итгэлгүй байгаа хэрэг биш гэж үү? Эхлээд эдгээгээд өг, дараа нь үгүй. Эхлээд эдгээгээд л өг. Та эхлээд өг, би дараа нь үгүй гэх баруун зүүнээр солилцох 8-ны багти бизнесийн сүсэг бишрэл юм а. Энэ бол сүсэг бишрэл биш. Энэ бол мухар сүсэг. Та ямар ч тохиолдолд ямар нэгэн зүйл эргүүлэн хүсдэг. Ямар ч сахиусан тэнгэр гэгэрэл төрж авсан хинч байлаа. Миний төлөө ямар нэгэн юм хийж өгөх болно хэмээн ямагт гордож байдаг. Энэ бол зөв итгэл бишрэл биш юм. Зарим хүмүүс Рам тэнгэрт маш ихээр сүсэглэн биширдэг гэж ярих нь бий. Рам хэмээх гайхалтай сайн хүнийг итгэн дайдална гэдэг бол үнэхээр сайн хэрэг. Тэр хүний сайн чанаруудыг эргэн санаж өөрийнхөө амьдрал хэрэгжүүлэхийг хичээх юм бол энэ нь гайхалтай итгэл болно. Гэхдээ хүн болгоно ингэж чаддаггүй нь харамсалтай. Та бүхэн энэ хүний тухай өгүүлэх Рамаяна хэмээх эртний тулсын тухай сонсоо байлгүй. Рам айлын ахмад хөвгүүн байжээ. Хаан эцгийнх нь баг хатан өөрийнхөө Бхаратыг хаан ширээнд суулгахыг хүсдэг байсан бөгөөд ингэхийн тулд Рамыг 14 жил ойдцолж Бхаратыг хаан ширээнд суулгах хэмээн ятгсаар байгаад хаан эцгээр нь зөвшөөрүүлсэн гэдэг. Ингээд Рам миний дүү хаан хүний жаргалыг эдлэнцэн гэх нь миний хувьд хэмжээлшгүй их жаргал. Надад эндээс яваад хорогдох зүйл алга хэмээн сэтгээд ой хөвч рүү явжээ. Түүнийг авсан дараа эцэг нь тэнгэр талжээ. Ахыгаа явхад учрыг нь мэдээгүй байсан дүүн энэ үед хамаг учрыг ойлгож ах маань цөлөгдөж харин би хаан ширээнд суух хэрэггүй хэмээн ихэд гайхажээ. Ингээд дүүн ойд байгаа ах дээр очиод үгүй ах минь та нийслэл буцан ож. Би таны оронд энд үлдээ. Эцэг маань ухуур мөчөд шийдэл гаргасан байна гэхэд ах нь үгүй дээ. Энэ бол эцгийн минь таалал байсан юм. Харин чи явж хаан хүний жаргалыг эдэлгэжээ. Хүндрэлтний түүхэнд чи хаант төрийн жаргалыг эдлэнцэнг. Би биш чи эдлэх ёстой хэмээн ахан дүүс нэг үүрэгээ түлхэж байсан тохиолдол огт байхгүй. Рам гэдэг бол үнэхээр гайхалтай сайхан хүн байсан юм. Манай нэгтгэгд Рамд сүсгэлэн биширдэг гэж хүмүүс ам бололдон ярих дуртай. Рамд сүсгэлэн биширдэг олон ахын дүүс байдаг боловч өөр хоорондоо хэрэлдэн, эвдрэлцэн, өшин хорсоцгоож байдаг. Яах гэж тэр билээ? Бид өмчөө хуваахад тэр илүү авчихлаа. Миний газраас бас хэдин инчийг илүү авчихлаа. Тэгээд л хэрэлдэцгээж байна гэцгээдэг. Тэгсэн мөртлөө өөрсдийгөө Рамд сүсгэлэн биширдэг гэх нь гайхалтай. Хөөрхий Рам хэрэг байдаг бол Тэнгэрийн хаан ихтэй өвлөн дээр суугаад нулимс туслуулан би чинь яаж гсэн сүсгтнүүдтэй юм бэ? Тэр надад байгаа сан чанаруудаас минь авахгүй, миний амьдралаас үлгэр жишээ авахгүй мөртлөө өөрсдийгөө миний сүсгтэн гэхийг нь яана хэмээн уйлж байгаа да хөөрхий. Энэ бол үнэхээр монхорол. Ийм сүсэг бишрэл ямар ч туусгүй, дүүгээр зогсохгүй. Рамыг ертөнцийг бүтээгч Тэнгэрийн хувилгаан гэж үздэг. Тэгснээр хөөрхий бурхтыг бид юу болгосноо огт мэддэггүй. Рам гэдэг үгийг магнаа дээрээ, гар дээрээ, цээжин дээрээ, бас хувцсан дээрээ бичээд Рам үг хүнийг өөрт нь асар ихээр сүсгэлэн биширдэг хүн гэж ялгарлан үзнэ хэмээн тэнгэлнэ. Бас нэрийг нь дуудвал их баясдаг хэмээн хүмүүс цаг ямагт Рам хэмээн ойролцоож байдаг. Хэрв Рам хэмээх үгийг давтах дуртай юм бол энэ ертөнцийг бүтээн байгуулсан гэх тэрээр
хүмүүсийг зөвхөн раам гэж дуудахаас өөр юу ч хийж чадахгүй болгочих байсан босов. Хэрэг өөрийнхөө нэрийг сонсох төдийгөр баясдаг байсансан бол хичнээн хувиа хийчихсэн амжихан хүн байх байсан бол хүмүүс бурхан биднийг өөрийнхөө дүрээр бүтээсэн гэж ярьцгаадаг. Харин минийхээр бол бид бурханыг өөрсдийнхөө төсөөллөөр бүтээсэн юм биш үү? Бид өөрсдийн төсөөллөөр хэн нэгэн бурхан Тэнгэрийг бой болгож тэгснэр түүнийхээ нэрийг байн давцаар байх бөгөөд бидний юу ч хийсэн хамаагүй ингэж ивэн тэгж ивэн хэмээн монгарцгаадаг. Бид өөрсдийнхөө төсөөллөөр л тэр бурхан сахиусыг өөрсдөө бой болгожээ. Жишээлбэл алдар нэрт дуртай Гоенка гэдэг хүн байлаа гэж бодъё. Хүн болгон өдөр бүр Гоенка гэх бөгөөд радиогоор, зурагтаар, сониноор Гоенка гэсээр байгаасаа хэмээн юунаас илүү хүснэ. Тэгээд хүмүүс Гоенкагийн сүм, Гоенкагийн барилга байгуулад Гоенка хэмээн дуулан бүжээсэ хэмээн хүсэх. Ийм Гоенкаг галзуу Гоенка гэхээс өөр юу ч гэх билээ дээ. Ийм солиотой хүн ямар нэгэн бурхан Тэнгэрийг бүтээхдээ өөртөөгөө адилхан дүрхөөр бүтээдэг билээ. Бид чухам юу хийгээд байна? Хэрэг бурхан гэж бидний дунд байдаг бол түүнийг үнэхээр гутаанд доромжилж байгаа хэрэг босов. Энэ бол мухар сүсэг бишрлээс болж байгаа хэрэг. Сайн чанараас ирж хүчийг авах ёстой. Түүнийг бишрэхийн хажуугаар тэрхүү сайн чанарыг хөгжүүлэх ёстойгоо мартаж орхидог. Ингэхэл юм бол сүсэг бишрэл маань муу нөлөөтэй байх болно. Зарим хүмүүс би Христост маш ихээр сүсгэлэн биширдэг гэж хэлдэг. Христос бол үнэхээр гайхалтай гэгэнтэн хүн. Ямар ч хүний гэгэрсэн гэгэнтэн мөн эсгийг сүүлчийн амьсгал хураах дэрхэн агшин сэтгэл нь ямар байгаагаар дүгнэж болно. Христосыг амьдаар нь дарчлан зовоож алсан боловч өөхөө үед тэрээр өөрийг нь яргалан зовоож байсан хүмүүсийн эсрэг уур хилэн өшөө хорслон ямар сэтгэлийг үүсгэлгүй. Зөвхөн хайр инэрлийн сэтгэлээр хөөрхийсүүд юу хийж байгаагаа мэдэхгүй байна. Хөөрхий мунхагийн хүмүүс үлийн үрийг битгий амсаасаа даанч мунхаг байна хэмээн өрөвдөн хайрлаж байсан билээ. Христос бол үнэхээр гэгэнтэн ариун сэтгэлтэй нэгэн байсан юм а. Би Христосыг хүндлэн шүтдэг гэсэн мөртлөө өрөөл бусдын төлөө өчүүхэн сайн үйл үйлдэлгүй. Буйны сэтгэл төрүүлэхгүй байгаа бол түүний сүсэг бишрэл огт удаггүй. Зарим нэгэн хүн би Христосыг Бурхны хүү байсан болохоор сүсгэлэн биширдэг гэж ам бардан өгүүлдэг. Тэр Бурхны хүү байсан л биз. Тэгээд юу гэж тэр чамаар магтуулаад ихэд баясан харааж тэр хүн намайг магтаж байна хэмээн баясах байсан гэж юу? Бид ч юу хийцгээгээд байна. Христосыг Бурхны хүү байсан гэдэгт эргэлзэх хүн байна уу? Үнэхээр ч тэрээр Бурхны хүү байсан. Ингээд Бурхан гэж юу билээ? Ариун хайр, үнэн хайр, инрэл, асар хуй, цэвэр ариун л Бурхан юм шүү дээ. Харин Христос бол үнэхээр хайр, инрэл, ариун үнэн, буйнд сайн үлийн ээлж байсан юм а. Тэр утгаараа тэрээр Бурхны хүү байсан юм а. Тэгэхээр эдгээр сайн чанарууд нь чухал бөгөөд бид түүнийг хөгжүүлж чадах аваас Христосын сүсэгтэн болж болох бөгөөд үгүй бол энэхүү сүсэг бишрэл нь мухар сүсэг бишрэл болж танд туслахгүй билээ. Мөн хэн нэг нь би Бурхны шүтдэг гэх нь үнэхээр сайн хэрэг. Төгсгөөгээрч Бурхны хутгийг олсон энэ хүнийг шүтнэ гэдэг нь үнэхээр сайн хэрэг. Гэлээж энэхүү сүсэг бишрэл мухар сүсэг бишрэл болон ховирч өглөө басан алах авсран буддан саранан гачаами буюу би Бурхны аврал дудаж байна хэмээн залбирч мөргөөд би Бурханд 3 удаа залбираад мөрөгчглөө. Би одоо өдөржин юу ч хийсэн болно. Тэгээд ч Бурхан намайг аварна хэмээн итгэж мөргөлөө шүү дээ. Тиймээс Бурхан намайг аврах болно хэмээн бодох нь үнэхээр мухар сүсэг бишрэл болсныг харуулна. Бурханд аврал удуулах гэдгийг ямар утгатай болохыг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Аврал додно гэдэг нь Бурханы нандин чанар болох гэгэрэлд авралыг одуулж байгаа хэрэг. Бурханы гэгэрэлд авралыг одуулна гэдэг нь тэрл гэгэрлийг өөрийнхөө дотоодод буй болгох явдал юм а. Таны дотоодод буй болсон гэгэрэл таныг аварна. Энэ л таныг хамгаална.
Үүнээс та бүхэн өөрсдийн гэгэрлийг өөрсдөө буй болгож түүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд би Бурханд аврал одуулж байна гэдг нь үнэн утгаа болох болно. Эстэгвэс энэ л мухар сүсэг бишрэл болон хувирна. Тэрээр ямар нэгэн шашны урсгал бий болохыг огт хүсээгүй. Аль болох олон хүн Бурханд залбирэн мөргөж, аль болох том шашинтай болохыг огт хүсээгүй. Тэрээр зөвхөн аль болох олон хүн зовлонгоос салаасаа гэж хүсэж байлаа. Хүмүүс ямар шашин шүтлэгтэй байх нь огт хамаагүй. Ямар нийгэм журамд хамрагддаг нь огт ялгаагүй. Ямар улс орных байх нь огт ялгаагүй. Ямар хүстэй байх нь чамаагүй. Зовлон байгаа нь түгээмэл үнэн билээ. Гэгэрэл хүрсэн Бурхан байр энэхүү түгээмэл зовлонгоос салах замыг ийхүү өөрөө олж гэгэрэл түрээд хамаг амтныг энрэн хайрлж тэр замыг бусдад заан сургасан билээ. Бурхан багш бидэнд Бурханд сүсэглэн мөргөхдөө хэрхэн мөргөх ёстойг заан сургасан байдаг. Бурхан гэдэг нь хэн нэгэн хүний нэр биш. Энэ бол гэгэрсэн хүний чанар юм а. Зөвхөн готон биш, хүн бүхэн гэгэрэлт хүрч болно. Гэгэрнэ гэдэг бол хэн нэгэн хүний монопол эрх биш. Тэрээр надаас өмнө тоолшгүй олон Бурхан байсан. Миний дараа ч гэсэн тоолшгүй олон Бурхан залрах болно хэмээн айлджээ. Тэрээр Бурханд хэрхэн мөргөн залбирах ёстойг ийм заан сургасан байдаг. Ye cha Buddha atita cha ye cha Buddha yanagata pachupanna cha ye Buddha aham vandami sabada. Өнгөрсөн цагийн хийгээд ирээдүйд цагийн бүх бурхад мөн одоо залран байгаа бүх бурхадад би өнгөрсөн ирээдүй одоо цагийн бүх бурхадад залбиран мөргөж байна. Ингэснээр та ямар нэгэн шашны урсгалд хамаарагдахгүй. Ариудан гэгэрсэн хүмүүсийн нандин чанаруудаа сурам авч тэрл гэгэрлийг өөрийнхөө дотоод хөгжүүлэхийг хичээх болно. Тэрээр Бурханд хэрхэн аврал одуулахыг бидэнд заан сургасан бөгөөд та Бурханд аврал одуулахдаа Намо тасса Бхагавато Арахато Самма Самбуддаса хэмээн өгүүлэхийг заасан байдаг. Намо тасса гэдэг нь дараах нандин чанаруудыг төгс эзэмшиж Бурхан болон гэгэрсэн хэндэж бол би авралыг одуулж байна гэсэн үг юм а. Намо тасса Бхагавато Арахато энэ нь огоот дуулсан, дайснаа дарсан Бурхан түүнд мөргөж байгаа хэрэг юм а. Та бүхэн аврал одуулах мөргөл буюу пуужа үйлдэнэ. Пуужаан дотроос самишэ буюу цэвэр бус пуужа гэж байдаг. Өөрөөр хэлбэл Бурханы баримлын өмнө хүж цэцэг амттан зэргийг өргөө та Бурханд мөргөн залбирч байна гэдэг. Энэ нь самишэ пуужа юм а. Харин Niramasa Puja буюу цэвэр ариун өргөлийн тухай тэрээр Dhamma patipattiya buddhang pujemi хэмээсэн байдаг бөгөөд номын замаар энгийнээсэн нарийн бүр нарийн үннийг тулж мэдрэх номын замаар явахыг цэвэр ариун өргөл гэж байгаа юм. Та эхлээд шилааг сахиж түүнээс нарийн самадыг бясалгаж эхэлсэн бөгөөд мөн түүнээсээ цаашаахан бүр нарийн баннаа хөгжүүлж эхэлсэн. Үүнээсээ цааш явсаар мөнхийн нирваны амгалан төрөх нь хамгийн дээд үнэн билээ. Ийхүү номын замаар явах нь Бурхныг үнэнхүү хүндэтгсэн хэрэг болох байлаа. Dhamma patipattiya buddhang pujemi. Бурхны сургаал ариун ном маш энгийн ойлгомжтой байх ёстой. Хэн нэгэнд сүсэглэх, хэн нэгэнд мөргөх нь мунхагаас ангид байх ёстой бөгөөд хэрв ийм биш бол ямар ч хэрэггүй. Бурхан багшд аврал удалсан хүн түүний нандин чанаруудыг эргэн сансаар байх хэрэгтэй. Бурханы нандин чанар юу вэ гэвэл Itipiso Bhagava Arahang Samma Sambuddho Vidya Charana Sampanno Sugato Lokavidu
Anuttaro Purisadhamma Sarathi Sattha Deva Manusyanang Buddho Bhagavati. Ити бисүү Бхагава тэрээр Бхагаван гэжээ. 25 зууны тэртээ Бхагаван гэсэн үг өөр утгатай байсан бөгөөд одоо үед хүн болгон өөрсдийгөө борооны улирлын мэлхий шиг энттэндгүүл өөрсдийгөө Бхагаван гэж нэрлэх болжээ. 25 зууны тэртээ Бхагаван гэдэг нь Бхагаварагу ди Бхагава, Бхагавадосо ди Бхагава, Бхагамохо ди Бхагава хэмээсэн байдаг. Өөрөөр хэлбэл раг буюу хүсэл шунал, досо буюу уур хилэн, мохо буюу мохоглол зэргийг огоод устган төгс гэгэрэлд хүрсэн хүнийг Бхагаван гэдэг байжээ. Энэ нь Бурхны нандин чанаруудын нэг бөгөөд та эдгээр нандин чанаруудыг хөгжүүлэх урам зориг авах болно. Иймээс өөрийнхөө хүсэл буюу раг, уур хилэн буюу досо, мохо буюу мохо зэрэг сангижрах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд та өөрийгөө үнэхээр Бурханд сүсгэлэн биширдэг, Бурханд аврал одуулж байна гэж хэлж болно. Архад гэдэг нь дайснаа дарагч гэсэн үг. Эртний нэтгийн хэлэнд дайсныг ари, усах дарах гэдгийг ханан гэдэг байсан билээ. Хэний чамыг хөнөөхгүй гэсэн мөртлөө яагаад ингэдэг вүлээ? Тэрээр дайснаа устгасан билээ. Тэгэхээр хэн бидний дайснууд билээ? Гадны хэнч бидний дайсан биш. Харин бидний сэтгэлийн хэр бүртгүүдэл бидний дайсан. Өөрийнхөө хамаг дайснаа ямар ч ул мөргүй болгон устгасан хүнийг дайснаа дарагч буюу архад гинэ. Самма самбудда тэрээр өөрийнхөө хичээл зүтгэлийн ачаар бүрэн гэгэрсэн. Хүн болгон өөрийнхөө хичээл зүтгэлээр гэгэрэлд хүрэх ёстой. Өөрөө хичээхгүй атлаа ямар нэгэн талдын хүч намайг гэдэлгэх болон хэмээн гордож байгаа хүн Бурхныг сайн ойлгоогүй байна гэсэн үг. Самма самбудда гэдэг нь хүн өөрийнхөө хичээлний төлөө, өөрийнхөө гэгэрэл, өөрийнхөө сайн сайхны төлөө хичээн ажиллах ёстой гэсэн үг юм аа. Itipiso Bhagava Arahang Samma Sambuddho Vijja Charana Sampanno. Vijja Charana хоёрд төгс, өөрөөр хэлбэл онол дадлагт хоёуланд нь төгс гэсэн утгатай. Дhamma буюу ариун номыг дээд зэрэгээр ойлгохыг Vijja гэдэг бөгөөд түүнийг амьдрал хэрэгжүүлэх нь Бурхны нандин чанаруудын нэг юм аа. Ята вади дата кари хэлсэн бүхнээ хэрэгжүүлдэг. Хэлснийхээ хэрээс огт хэтрүүлэлгүй яг л хэрэгжүүлснээ ярьдаг. Ята вада дата кари хэлсэн бүхнээ хэрэгжүүлдэг. Хэлснээсээ огт хэтрүүлэлгүй яг хэрэгжүүлснээ ярьдаг. Тийм ч учраас татагада буюу номын зам мөрөөр өөрөө туулсан үннийг даган явсаар гэгэрэлд өөрөө хүрсэн гэсэн байдаг. Бид өөрсдийгөө Бурхан сүсгэлдэг гэж байгаа бол түүний замаар явах хэрэгтэй. Алхамаар үнэтэй хамт байхыг Vijja Charana Sampanno гэдэг. Алхамаар үнэтэй хамт байхыг Vijja Charana Sampanno гэдэг. Дараагийн нандин чанар бол Sugado. Энэ хүний алхсан алхам бүр зөв байдаг. Энэ хүн бие сэтгэлээрээ ямар ч үйл үйлдсэн бусдад хөнөөл учруулдаггүй. Бид ч гэсэн ийм чанарыг эзэмших хэрэгтэй. Бидний хооштын алхам бүр үйлдэл бүр бусдад тустай, бусдыг хохироохгүй байх хэрэгтэй. Лог видео гэдэг нь энэ ертөнцийн нийтлэг үннийг өөрөө дуулсан гэсэн утгатай. Бид ч гэсэн биеийнхээ дотоодод тэрл нийтлэг үннийг туршин дуулж эхэллээ. Бурхан багш насан туршдаа амьдрал хайрын ариун сэтгэлээр өрөөл бусдад тусалж авсан билээ. Тэрээр 35 наснда Бурханы хотгийг олж 85 наснда нирванд рууг зүйлсэн билээ. Тэгэхэр бүхэл бүтэн 45 жилийн турш өдөржин шөнжин цовлон түн ардыг энэрэн хайрлаж ариун сургаалаа айлдаж байсан билээ. Тэрээр гэгэрэлд өрх гайхамшиг дарга замыг олоод түүнийг өдөржин шөнжин бусад өргөж байлаа. Тэрээр шөнө 2-3 цаг хажуулдан хэвсэн ч бэлгүүнтэй хамт байж бусад цагаа хамаг амтны тусын тулд өнгөрүүлж байлаа. 80 нас зогсолсныхаа дараа тэрээр 3 сарын дараа нирванд руу үзүүлнэ.
Тэгэхээр одоо хаашаа одох вэ хэмээн бодол хэлж байлаа. Тэр үед бурхан багш нэтгийг зүүн зүгийн нутаг заларч байсан бөгөөд хойд нутгийн дунд орчих Кушинагар гэх хот руу очихоор шийджээ. Тэнд хүрч очиход тэргэл саран мандсан байсан бөгөөд түүний сүүлчийн амьсгал хураах цаг ойрцсоор байлаа. Тэрээр нэгэн модны дор хажуулдан хэвдэж ховрог ананд түүнд үйлчилж байлаа. Маргааш өглөө нарманд хойд багш маань биднийг орхиод яваад өгнө. Энэ хотод хэдэн мянган шавнар нь байгаа. Хэрэг бид хоёрыг ийм орхон ирсэн мэдвэл энэ ананд гэж мангар амтан яагаад бидэнд мэдэгдсэнгүй вэ? Хэлсэн бол ядаж салах ёс хийгээд авахгүй юу хэмээн хараан загнах байх. Ийм учраас би тэдэнд очиж мэдээлэх хэрэгтэй гэж боджээ. Тэгээд хот руу очиж хүмүүст тулгахад хот даяар энэ мэдээ дүгэн тархаж салах ёс гүйцэтгэхээр иж байгаа хүмүүсийн цуваа зурж эхэлжээ. Маш олон хүн ирж байсан болохоор анан тэднийг хэрхэн зохицуулахаа мэдэхгүй байлаа. Дэмэл хурдан салах ёс гүйцэтгээд бусдад зай тавьчих гэхээс өөр аргагүй байдалд хүрчээ. Шөнийн эхний хагас 2 дахь хагас өнгөрлөө. Одоо сүүлийн хэсгэл үлдлээ. Хэдхэн минутын дараа бурхан багш нэрвандэр үзүүлэх гэж байлаа ч гэсэн хүмүүсийн цуваа цуурсаар. Цувааны өмнө зогсож байсан нэгэн хүн "Үгүй би явахгүй. Чи намайг энэ хүнд зөвхөн салах ёс гүйцэтгэг. Хүндлэл үзүүлээд яв гэх юм. Инглигээд ямар хэрэг байна? Би энэ хүний ариун номыг сонссомоор байна. Би энэ хүн гэгэрсэн хүн хийгээд ариун номыг төгс эзэмшсэн гэдгийг мэдэж байна. Энэ хүн өнгөрсний дараа та нар надад зааж өгөх хэсгийг би мэдэхгүй байна. Амьд байгаа дээр нь би бясалгал заалгамаар байна гэжээ. Ананд хараач хэдхэн минутын дараа энэ хүн амьсгалаа хураах гэж байна. Одоо ном айлдах цаг биш гэхэд нөгөө хүн эрсдөр нь зогссоор байлаа. Та хүндлэл үзүүлэхгүй юм бол хоошоо бол. Та бусад хүмүүс зай тавьж өгөөч гэхэд тэрээр хөдлөхгүй байлаа. Энэ хоёрын яриа бурхан багшийн сонорт хүрчээ. Хэн нэгэн амт сангасан хүн ган борны дэргэдрээд ган борноос усууж цангаагаа тайлах гэтэл хэн нэгэн өөр хүн та усууж болохгүй. Зөвхөн ган боронд мөргөөд залбираад яв гэхтэй адил байлаа. Бурханы инэрл хайрын ган мөрөн давалгааж анандд хандан "Ананд минь наад хүнээ нааш нь явуул. Наад хүнд ч ном хэрэгтэй. Би ариун номыг түүнд зааж өгье" хэмээн зарлиг болжээ. Эцсийн амьсгал хурааж байхдаа тэрээр бусдад номыг зааж байсан юм а. Түүний гол зорилго бол нэгжсэн хүнд цагаалдалгүй ариун номыг зааж өгөх явдал байлаа. Өөрийнхөө төлөөг өчүүхэн сэтгэлгүйгээр өрөөл бусдад харамгүй сэтгэлээр ариун номыг зааж өгдөг байлаа. Хэрэг бид түүн шиг өчүүхэн чилсэн хайр инэрлийг сэтгэлдээ үүсгэж хариуд нь юу ч хүсэхгүйгээр бусдын төлөө гэсэн буян түл шамдах сэтгэл төрвөл үнэхээр бид бурханд сүсэглэн биширч байна гэж хэлж болох юм а. Зарим хүн би бурхан багшийн заасан ариун ном даммаад үнэхээр сүсэглэн биширдэг хэмээн өгүүлэх нь бий. Тэгвэл даммаа буюу ариун ном гэж чухам юу юм бэ? Ариун номыг зөвөр ойлгуулгүйгээр зөвхөн би номонд сүсэглэн биширдэг, залбирдаг гэх нь ямар ч удаагүй юм а. Хэрв та ариун номонд үнэхээр сүсэглэн залбирч, номын амьдралаар амьдарч, ариун номыг өөртөө хөгжүүлэн, шила самади паньяг өөртөө хөгжүүлж байгаа бол би ариун номонд сүсэглэн биширдэг хэмээх үг нь жинхэнэ утгаараа онох билээ. Үгүй бол хийх олсон хийрхэл болно. Тэгвэл ариун ном даммаа гэж юу вэ? Ариун ном бол шашны урсгал биш. Ариун ном бол зохион байгуулалттай шашин биш. Харин ариун ном бол байгалийн түгээмэл хууль, зам ёс юм а. Хэрв та энэ л байгалийн хуулийн дагуу амьдарч чадаж байгаа бол өөрийгөө номын амрал багтсан хэмээн өгүүлж болно. Бурхан багш номын чанарыг тайлбарлан сургасан байдаг. Ариун номонд 6 шин чанар байдаг. Тэгэхээр номын амралд багтаж чадаж байгаа хүн тэдгээр 6 нандин шин чанар өөрт нь байна уу үгүй юу гэдгийг ямагт эргэн санаж байвал цохилтой. Тэгэхгүй бол та номын нэрээр аль нэгэн шашны бүлэглэлд орчихлоо гэсэн үг. Тэгэхээр ариун номын нандин чанарууд нь юу вэ? Свакхадо Бхагавата Дhammo. Свакхадо буюу маш тов тодорхой тайлбарласан байдаг нь
номын нандин чанаруудын нэг юм а. Энэ нь ямар нэгэн нууцлаг зүйл, ямар нэгэн оюун санааны дасгал биш. Энэ бол маш энгийн зүйл бөгөөд энгийн хүн шууд л ойлгож болохоор тайлбарласан байдаг. Хүмүүс ойлгохгүй бол түүнийг дагаж чадахгүй шүү дээ. Ариун ном бол гүн ухаантан, эрдэмтэн мэрэгдийн тоглоом биш. Эгэл хүмүүс дагахад зориулагдсан байх учиртай. Тийм ч учраас номын эхний чанар бол сваккадо буюу энгийн ойлгомжтой байх чанар юм а. Дараагийн чанар бол сандитико юм. Таны өөрөө илтэд мэдж байгаа юм бүхэн үнэн ном юм а. Бурхны мэдэрсэн үнэн бол таны хувьд үнэн биш. Ном судар тайлбарлсан үнэн таны хувьд үнэн биш. Таны багшийн мэдэрч байгаа үнэн бол таны хувьд үнэн биш аа. Таны өөрийн биеэр, өөрийн туршлагаараа алхам тутам мэдрэх үнэн л сандитико юм а. Эхлээд та энгийн барагтай үннийг мэдэрч, цаашин энэ замаар явсаар улам бүр нарийн үннийг мэдэрч болно. Та бие зогсос хийгээд сэтгэл оюуны бүхий л талбарыг шинжин үзээд түүнийг орхин бие сэтгэлийн чанад дах үннийг мэдэх юм а. Сваккадо Бхагавадо Дhamma Sanditiko Akaliko. Акалико гэдэг нь номын 3 дахь шинж чанар юм а. Энэ нь номын замаар замсаар үр дүн гарахад хугацаа шаардахгүй гэсэн утгатай үг юм. Номын замаар явснаар үр дүн нь таалал болсны дараа биш, харин одоо энэ л мөчид та мэдрэх ёстой. Энэ нь шашны зан үйлснээр Тэнгэрийн орон дөрн гэх шашны монхоглол огт бишээ. Хэн нь бидэнд зан үйл үйлснээр Тэнгэрийн орон төрлөө гэдгийг ирж хэлэх юм бэ? Энэ бүхэн удаагүй монхорл билээ. Номын замаар явснаар хойд төрөл тусдаа байх нь гарцаагүй. Харин энэ төрөлд яг одоо ямар ач тусыг хүртэж байгаа нь маш чухал юм а. Хэрв сайн үр дүн одоо гарч байгаа бол энэ нь үнэн ном билээ. Номын замаар хэдий алхам төдий ч нэ та ач тусыг хүртэж байвал энэ нь ариун ном Дhamma болно. Насан өд болсны хойно ач тусыг хэрхэн яаж мэдэх вүлээ дээ? Иймээс акалико буюу номын замаар замнангууд бидний амьдралд өөрчлөлт бий болох ёстой. Та улам сайн хүн болж өөрчлөгдөх ёстой. Эха басико гэдэг нь номын дараагийн нандин чанар юм а. Ариун номын замаар явж байгаа хүн энэ зам үнэхээр мөн үү биш үү гэдгийг шалгах ёстой. Эха басико гэдэг нь ирээд үзэж гэсэн утгатай. Хүмүүс энэ бяцлалд суухаар ирээд 4, 5, 6 дахь өдрөө энэ яасан сайхан бяцлал вэ? Ээж маань хийгээсэ. Аав маань хийгээд үзээсэ гэх бодолд орсноо. Би ч намсгалаа мэдрэх ёстой шүү дээ. Мэдрэмжээ ажиглах ёстой шүү дээ гэж бодон бяцлаглаа гэлснэ. Удаж төдөлгүй. Тэр хүн үнэхээр зовлонтой хүн. Энэ бяцлаглыг хийвэл гүмэн сайхан болно доо гэх бодолд орхин эха басико юм а. Бяцлал суусан зарим хүмүүс номын ярилцлага сайхан байсан гэдэг. Энэ номын ярилцлага биш, ариун ном гайхалтай байсных билээ. Хэрв та үүний зөвхөн цэцэрхийлэлтүүдийг болгож орхиваас ямар ч ач тусыг өгөхгүй болно. Хүмүүс эндэрч бяцлал хийгээд өөрсдөө бяцлал хийж ач тусыг нь хүртсэн учраас бусдад хэлэхгүй байх аргагүй болдог. Уулзсан хүн болгондоо үнэхээр сайхан юм. Надад их тус боллоо. Та ч гэсэн очиод үзээч гэцгээдэг. Энэ бол тухайн хүн ариун номыг мэдэрч байна уу үгүй юу гэдгийг шалгах шалгуур байж болох юм. Номын амтыг мэдэрсэн хүн л номын ач тусыг хүрдэх болно. Ач тусыг мэдэрсэн хүн түүнийг бусадтай хуваалцаж эхэлдэг. Хэрв сайн зохиолч хүн байсан бол энэ номын тухай өгүүлэл бичиж олон хүнд хүргэхийг хичээнэ. Хүмүүс ийм сайхан бяцлал байдгийг мэддэггүй. Сайн илтгэгч бол энэ тухай энтэнд ярилцлага өгдөг. Хэрв тухайн хүн мөнгө төгрөгийн бололцоотой бол энэ ариун номыг аль болох олон хүнд хүргээсэй хэмээн өглөг өргөцгөөдөг. Энэ нь випашнагийн урсгалыг өргөсгөж байгаагийн хэрэг биш юм. Газар сайгүй зовлонд автсан хүмүүс байгаа. Аль болох олон хүн ариун номтой учирч энэ бяцлаглыг эзэмшин зовлонгоосоо салаасай. Тухайн хүн ийм маягаар бусдыг энэрэн хайрлж эхэлдэг. Энэхүү бяцлаглын ач тусыг үнэхээр мэдэрсэн хүн
ийм байдлаар бусдад тусалж эхэлдэг. Мөн зарим нэг намааг ийм бясалгалцуухад бүх тоглог нөхцөл байдлыг урдийн бясалгачдын өгсөн өгүүлгээр бүрдүүлжээ. Түүнээс гадна олон хүн надад чин сэтгэлээр үйлчилсэн. Үүний ачаар л би маш тайван бясалгаж чадлаа. Би ч гэсэн өөрийнхөө амьдралын 10 хоногийг энэ буян дүүлсэл зориулж очиж үйлчлэх хэмээн номын үйлчлэгэнд ажилладаг. Эха пассико гэдэг нь аль болох олон хүн ач тусыг хүртээсэй гэсэн бодол юм а. Аль болох олон хүн бясалгал хийж номын замд ороосоо гэж өглөг даанаа өгөх нь маш сайн хэрэг. Мөн түүнээс сайн өглөг бол номын үйлчлэгэнд ажиллах явдал юм а. Хамгийн гол нь тухайн хүний сэтгэлийн байдал маш чухал юм. Номын үйлсэд зориулан өглөг өгөхдөө та аль болох олон хүн зовлонгоос гэтлэгээ тус болгосон гэж өгч байгаа юм. Таны өгч байгаа өглөг бясалгачийн хоолунд, уухандаа хэрэглэх эм тариа бүхэнд зориулагдах нь сайн хэрэг. Харин ариун номыг бусдад хүрэхэд зориулан өөрийн биерийг үйлчлэгэнд ажиллах нь маш чухал юм а. Таны зорилго бол нэг ч гэсэн хүн зовлонгоос гэтлээсэй гэсэн хүсэл юм. Номын үйлчлэгэнд ажиллах, бясалгал зориулж, мөнгө өгөх зэргээр таны шийдсэн тэр мөч хамгийн сайхан мөч байдаг. Мөн өглөг өгч байгаа тэр мөч ч гэсэн үнэхээр сайн хэрэг. Харин 10 хоногийн турш тасралтгүй бусдын төлөө гэсэн сэтгэлээр үйлчлэх нь гайхамшигтай буян юм а. Үйлжилж байх хугацаанд та өргөлжөд хараач ийм олон хүн зовлонгоос салж байна. Энэ яасан сайхан хэрэг бэ хэмээн дотроо баясаж 10 хоногийн турш та буян бармыгаа хөгжүүлсээр байх юм. Энэ бол үнэхээр сайхан хэрэг. Номын үйлчлэгэнд ажилласан хүмүүс өөрсдийн туршлагаараа үйлчлэгэнд буйны сэтгэлээр ажиллах тусам өөрсдийнхээ бясалгал сайжирдаг гэдгийг өгүүлдэг билээ. Би ч гэсэн өөрийн туршлагаараа үүнийг батална. Та хэн нэгэн хүнд хоолунд өглөө гэхэд байгалийн зам ёсны дагуу та ч гэсэн өсөж сангахгүй билээ. Энэ мэдчлэнгээр хэрэг та хэн нэгэнд ариун номын өглөг өгөх аваас хариудан та ариун номонд улам бүр бадчин бэхжих болно. Энэ мэтэр номын замаар явсан хүн энэ нандин чанарыг өөрсдөө мэдэрдэг юм. Би аль болох олон хүнд номын замаар орохтон тусалж үйлчлэх юмсан гэсэн сэтгэл төрж байна уу үгүй юу гэдгээр нь номын замаар үнэхээр урагшилж буй үгүйг хэмжиж болох юм а. Номын дараагийн нандин чанар бол опнейко. Хэрв ном маань ариун ном бол ариун номын замаар алхах алхам бүр таныг гэгэрэлд ойртуулах ёстой. Энэ бол ямар ч мөрөв саривгүй шулуун дардан зам билээ. Үүний алхам бүр гэгэрэлд ойртуулна. Энэ бол опнейко. Адимэм калянкари, маддяме калянкари, андаме калянкари. Ариун ном бол эхэндээ, дундаа, төгсгөлдөө ач тустай. Та шилэг сахингууд ач тусыг мэдэрч эхэлнэ. Самадыг сахингууд та илүү ач тусыг мэдэрнэ. Мөн түүнчлэн паньяг хөгжүүлбэс хязгааргүй ач тусыг мэдэрнэ. Эцсийн зорилгодоо хүрснээр тооцоо шиг ач тусыг мэдрэх болно. Номын замаар алхах алхам бүр сайн үр дүнг өгдөг. Нэг ч алхам үр дүнгүй өнгөрдөггүй. Үүнийг номын опнейко чанар гэдэг. Бачтан веддаппо венью хийдэ. Бачтан хүмбэр тулан мэдрэх боломжтой. Тухайн хүн ямар нэгэн шашны урсгал, ямар үндэстэй байхаас үл харгалзан ном бол бүх нийтийнх байна. Номын замаар явсан хинчсэн ач тусыг ялгаагүй хүртнэ. Энэ нь ямар нэгэн шашинд орсныхаа дараа л танд ач тусаа өгнө гэж байгаа хэрэг огт биш. Хэрв тэгэх бас ямар нэгэн буруу зүйл байгааг ойлго. Хиндүү шашинтай хүн өөрийгөө хиндүү шашинтан гэж хэлж болно. Христосын Христос хэвээрээ, лал нь лал хэвээрээ. Үүнд ямар ч ялгаа байхгүй. Номын замаар хэнч авлаа гэсэн ач тусыг хүртэх болно. Мохогийн хаалмаас бид уур хилэн, хөсөр шунал, мунхагийг өсгснээсээ болж шаналн зовсоор байгаа. Харин ариун номын замаар явснаар
сэтгэлийнхээ нисвансыг арилгаж тэгснээрээ зовлонгоос салж болох юм. Хэнч бясалгасан ижилхэн ач тусыг хүртнэ. Бажжаттан вэд даппо үүнийг хүн бүр өөрөө тулж мэдрэх ёстой. Энэ эдгээр оронд бурхан багшаас өмнө мөн бурхан багшийн үед уур хилэн хөсөр шунал монхогоос салах хэрэгтэй гэсэн сургаал байсан билээ. Энэ нь шин зүйл огт биш байлаа. Энэ бүхэн зөвхөн оюуны төвшин дэх маргаан цэцэрлэгэл төдий байсан юм а. Гэтэл бурхан багш шин зүйлийг нээн илрүүлсэн юм. Тэрээр уур хилэн хөсөр шунлыг хэрхэн арилгах тухай ярих биш, харин хэрхэн яаж арилгах аргыг зааж өгсөн юм а. Таны хөсөр шунал таатай мэдрэмжнээс болж үүсдэг учраас түүнийг ажигласаар бай. Тэгснээр та түүнээс салах болно. Мөн түүнчлэн таагүй мэдрэмжнээс болж уур хилэн гүйсгэнэ. Үүнийг зөвхөн ажигласаар бай. Ажигласаар л бай. Тэгвэл та түүнээс салах болно хэмээн бодит салах аргыг зааж өгсөн байлаа. Энэ бол бажжаттан вэд даппо. Өөрөөр хэлбэл мэдрэмжний төвшөнд үнэнийг ойлгох ёстой гэсэн үг юм а. Виньёхи бид бүхэн хэн боловч энэ бясалгалыг хийж болно. Эдгээр нь ариун номын нандин чанарууд бөгөөд эдгээрийг сайн ойлгож номын замаар явбаас үр дүнд хүрэх нь гарцаагүй. Энэ мэтлэнгээр хэн нэгэн би хуврагт авралыг одуулж байна гэдэг. Энэ нь тухайн лам хуврагт авралыг одуулж байгаа хэрэг бас харин тухайн хүний нандин чанарыг өөртөө хөгжүүлэхийг хичээж байгаа явдал юм. Хувргийн нандин чанарыг ийм өгүүлсэн байдаг. Supatipanno bhagavato savaka sangho. Ujupatipanno bhagavato savaka sangho. Nyayapatipanno bhagavato savaka sangho. Samichipatipanno bhagavato savaka sangho. Ариун номын замаар алхсан хүн бүр зөв замаар, үнэний замаар, бэлгүүний замаар алхсаар ариутан гэгэрсэн хүнийг санг буюу ариутсан хувраг гэдэг. Гэгэрлийн дөрвөн шат байгаагийн ядаж эхний шатанд хүрсэн хүнийг санг буюу ариутсан хувраг гинэ. Ийм сайхан ариутсан хувраг хүнийг хараад бид урам зориг авч эхэлдэг. Энэ бол сангад авралыг одуулах явдал юм а. Номын замаар алхан номыг амьдралд хэрэгжүүлж эхэлбэл энэхүү сүсэг бишрэл нь үнэнхүү ариун сүсэг бишрэл болно. Сүсэг бишрэл бол таны эхний найз билээ. Хоёр дахь найзыг тэр үеийн хэлээр Вирья гэдэг билээ. Вирья гэдэг нь хичээл зүтгэл юм а. Гэхдээ энэ нь зөв хичээл зүтгэл байх ёстой. Хэрв та зөв хичээл зүтгэл юу болохыг мэдэхгүй бол буруугаар хичээн зүтгэж тэгснээр зөв үр дүнд хүрэхгүй билээ. Манай этгийг орны нэгэн түүхийг эндүгүүлээ. Энэ этгийн эртний ариун хот гэдэг Варанаси хотод дөрвөн найз шүнжин заваар сэлхэр болжээ. Тэр заваа аав нь шүнжин Варанаси хотын амтад дэг зачаалж архиур шүнжин сэлвэрцгээжээ. Шүнжин хөлсөө гартал сэлвэрц цариглөө үр цай хувьд хартал завин 1 метр урагш ахаагүй байлаа. Юу болов хэмээн хартал голын эргээс үйсэн уяага тайлалгүй шүнжин сэлвэрцэн нь энэ байжээ. Үүнтэй нэгэн адил монхогийн уяанд хүлэгдсэн хэвээр хичээн оролдовж та ямар ч үр дүнд хүрэхгүй билээ. Та хэрхэн бясалгах ёстойг ойлгож заасныхан дагуу ухаалгаар ажиллах хэрэгтэй бөгөөд бэлгүүнтэйгээр хичээн зүтгэсээр эцсийн зорилгодоо хүрэх болно. Тэгэхгүй бол таны Вирья хичээл зүтгэл үр дүнгүй болно. Таны 3 дахь сайн найз бол Сати буюу мэдрэхүй юм а. Сати гэдэг үг нь 2 утгатай. Нэг нь дурсамж. Хүмүүс энэ утгыг сайн ойлгоно. Дурсамж бол зөвхөн өнгөрсөн цагийнх байдаг. Энэ утгыг энэ бясалгалтай холбож болохгүй. Сатигийн нөгөө утга бол одоо энэ мөчийн үннийг мэддэг гэсэн үг юм а. Та өнгөрсний хийгээд ирээдүйг мэдрэх аргагүй. Та энэ л мөчид болж байгаа үннийг мэдрэх боломжтой. Мэдрэмжийг татралтгүй мэдэрснээр та сэтгэлийн гүнд нь хүрч чадна. Та алхаж байхдаа алхаж байгаагаа, сууж байхдаа сууж байгаагаа, идэхдээ идэж байгаагаа мэдрэхтэйгээ хамт
өөрийнхөө биеийн мэдрэмжийг хамттан мэдрэх хэрэгтэй. Хэрэг та энэ хүн мэдрэмжээ орхичих бол эцсийн зорилгодоо хүрэхгүй. Үүнтэй холбоотой цэрэгчин хүүхний тухай өгүүлээ. Нарийнхан улсан дээгүүр явхдаа тэрбээр унаж хөл гараа хугалах би мөн түүгээр жүүл барам амиа алдахыг гэсэндээ алган бүрээ маш сайн мэдэрч байдаг. Энэ мэтэр алган бүрээ мэдэрсэн ч гэсэн тэрбээр төгс гэгээр л хөрөхгүй билээ. Цэрэгчин эмэгтэй мэдрэмж гэж юу болох? Мэдрэмжийн тулгуурлан тэгшам олон байхыг огт мэдэхгүй учраас гэгээр л хүрч чадахгүй юм а. Мөн бүжигчин хүүхэн ч гэсэн ялгаагүй. Тайзан дээр бүжиглэхдээ өөрийнхөө алхам бүрийг маш сайн мэддэг ч гэсэн гэгээр л хүрч чадахгүй юм а. Мэдрэмжийг ажиглах нь Бурхны гол сургаал байсан юм. Та мэдрэмжийг ажиглаж түүний мөн хүс шин чанарыг ойлгож сэтгэлээ тайван байлгаснаар сэтгэлийнхээ гүнд нь хүрж тэндээс нь ариусгах юм а. Иймээс сати буюу мэдрэх хүн зөвхөн өнгөн хэсгийн мэдрэх биш, бэлгүүнтэй мөн хүсийн бэлгүүнтэй хамт байснаар л гэгээрэлд хүргэх болно. Дараагийн сайн найз бол самади юм. Гэхдээ энэ энгийн самади биш, самма самади байх ёстой. Таны төвлөрөл ариун сэтгэл дээр тулгуурласан байх ёстой. Өөрөөр хэлбэл таны төвлөрөл уур хилэн дээр биш, хөсрөл шунал дээр биш, мөн хөглөл дээр биш, бодит үнэн дээр тулгуурласан байх ёстой. Хэрв та ямар нэгэн дүрсгөргийг төсөөлөн бодож анхаарлаа төвлөрүүлэх нь самма самади биш юм а. Таны анхаарлаа төвлөрүүлж буй тусгагдсан тань бодит үнэн байж түүнийг тасралтгүй ажиллах мэдэх нь үнэн зөв самади юм а. Тавдаг сайн найз бол панья буюу бэлгүү юм а. Хэрв энэ бэлгүүн нь зөвхөн сонсож олсон бэлгүүн, аль эсвэл тунгаан бодож олсон бэлгүүн бол үр дүнгээ өгөхгүй юм. Харин таны туршилгаар олж мэдсэн бэлгүүн л жинхэнэ бэлгүү юм а. Энэ бэлгүүн бол Бурхан Багшийн хүндрэлтэнд оруулсан гайхамшигт хувь нэмэр байсан юм а. Та үнэнийг мэдрэмжийнхээ түвшинд мэдэрч байгаа нь үнэн панья юм а. Мэдрэмжийг ажиглан мөн хүсийг ойлгож сэтгэлээ тэгш амлан байлгаснаар та уур хилэн хөсөр шунлаас огоод гэтлэх болно. Та бид үүнийг л хийж байгаа билээ. Үүнийг л та амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Амьдралын аль ч нөхцөл та мэдрэмжийг мэдэрч сэтгэлдээ түүний мөн хүсийг санаж тэгш амлан байж уур хилэн хөсөр шунлыг үүсгэхгүй байх хэрэгтэй. Тэгснээр энэ нь таны өдөр тутмын амьдралд ач тусыг өгч байгааг илтээр харах болно. Хэрв та мөн хүсийг тэгш амгалан зөвхөн оюун ухааныхаа төвшөнд хүлээн зөвшөөрөөд энэ нь таны амьдралд өөрчлөлт авч ирэх байх хэмээн хүлсэн хүлээсний хэрэггүй. Харин таны туршлагаараа олж мэдэрч хөгжүүлсэн тэрэл тэгш амгалан таны өдөр тутмын амьдралд өөрчлөлтийг өгч амьдралын өксөл дуруудалтын үед тайван сэтгэлээр тулгадтай тусуулах болно. Тийм л бэлгүүнийг үнэн бэлгүүн гинэ. Манай энэтхэг орны нэгэн төвхийг эндэгүүлээ. Нэгэн баян хүн өндөр настай болсны хойно таалал болжээ. Энэтхэгийн гэр бүлийн ёс заншлын дагуу хоёр хүн хамтдаа амьдардаг байлаа. Нэг хэсэг найртай сайхан амьдарч байсан удалгүй зөрчилдөөн үүсчээ. Тэд эцгийнхээ үлдээсэн хөрөнгийг тэнцүү хуан авчээ. Бүх зүйлийг хуан авсны дараа эцгийнхээ нуусан нэгэн төрөвчийг олжээ. Тэрэн дотор нэгэн энгийн мөнгөн богж бас нэгэн алмазан эрдэнийн үнэтэй богж байлаа. Түүнийг харсан ахийнхан шуналхад олждуудаа хандан энэ манай эцгийн хөрөнгө биш. Дээрээс уламжлан ирсэн зүйл болол та. Үүнийг хааж үдэж гисэн хадгалан үлдээх хэрэгтэй. Ахаараа би авхан дээр харин чи мөнгөн богжийг авгажээ. Багдүүн за та өнөтэй богжийг ав. Би мөнгөн богжийг авъя гэжээ. Тэгээд л тэд өөрөөсийн амьдралаар амьдарч амьдралын өксөл дуруудал дунд амьдарсаар байлаа. Ах нь хавар болонгууд баярлан дэвхцэж өвөл болонгууд гуниглан өргөлжил сэтгэлийнхээ тэнцвэрийг алддаг байлаа. Өргөлжил сэтгэлийн дарамтанд давтагдж явсаар янз бүрийн ядаргааны эм, нойрны эм уусаар сүлдээ ихэд дөрөөджээ. Багдуун мөнгөн богжийг дотроо ихэд гайхаад миний эцэг алмазан эрдний үнэт богжийг хадгалах нь ойлгомжтой хэрэг.
Гэтэл энэ мөнгөн бөгжийг юунд хадгалсан юм бол ямар шалтгаантай юм бол гэж бодон бөгжөө эргүүлж тойруулж хартал бөгжний дотн талд нэгэн сургаал үг бичсэн байхыг олж харжээ. Тэрээр энэ ч гэсэн хувиран өөрчлөгдөн гэж бичснийг хараад энэ эцгийн маань сургаал юм байна. Юм бүхэн хувирч өөрчлөгддөг шүү дээ гэдгийг ойлгожээ. Тэрээр хавар болоход түүнийг баясан өгтөж өвөл болоход санаагаар уналгүй даван туулж энэ ч гэсэн өөрчлөгдөн гэдгийг санаж сэтгэлийнхээ тэнцвэрийг алдалгүй байлаа. Бидний амьдрал сайхан муухай таагүй юм бүхэн тохиолдолж амьдралд өксөл дурдалд хүргэлжлэх нь гарцаагүй. Хэрэг бид тэр болгоныг энэ ч гэсэн хувиран өөрчлөгднө хэмээн ойлгож бодит байдлыг ухаалгаар харж сурвал аз жаргалтай тайван амьдрах нь мэдээж. Таагүй хэцүү мэдрэмж үүсгэд энэ ч гэсэн хувиран өөрчлөгдөн гэдгийг санаж таатай мэдрэмж үүсгэд энэ ч гэсэн бас хоримтгай гэдгийг мэдэж сэтгэлээ тэг шамуулан байлгаж сэтгэлийнхээ тэнцвэрийг алдахгүй байх болно. Энэ бэлгүүнийг ийм хөгжүүлбэл энэ танд ач тустай сайн найз хэвээр байх болно. Энэ 5 найз бол үнэхээр гайхалтай сайхан найз. Дайснуудаасаа санаа зовсны хэрэггүй. Ямар ч дайсан таныг хорлож чадахгүй билээ. Энэ 5 найзаа цэвэр ариунаар нь хадгалвал ямар ч дайсан таныг эзэмдэхгүй. Энэ мэтэр алхам алхмаар та эцсийн зорилгодоо ойрцоор байх болно. Үлдсэн 2 хоногийг маш үрдөнтэй тасралтгүй бясалгах хэрэгтэй. Гүн нойрондоо автахаасаа бусад цаг мөч бүрийг бясалгалд зориулах хэрэгтэй. Бусад бясалгагчтай харьцахгүйгээр өөрөө биедан ажиллаж, өөрийнхөө сэтгэлийн гүнд хагалгаа хийж, гүн үндэстэй нисвансыг устгаарай. Хэдий хэмжээний нисвансыг усган тэр хэмжээгээр зовлонгосоо гэтэлсээр байх болно. Бидний сэтгэл эдгээр хэрбэртгээр дүүрэн байдаг учраас амьдрал зовлонгоор дүүрэн байдаг. Энэ бүхнээс гэтэлж үнэн аз жаргал, үнэн амгалан эдлэн зэн их болдугай. Mangalang